Сайн бацгаана уу? Намаа нэт. Тэгээ би өнөөдөр өөрийнхөө хамгийн дуртай 10 дуг сонирхолгож байна. За миний хамгийн эхний дуу болохоор Хүүхлийн киноны дууч гэж ерөнхийдөө байгаа. Тэгээд House Moving Castle Merry Go Round of Life. Энэ ая ер нь яагаад надад амар гоё санагдсан бэ гэхэлэр бүр амар тийм дотортой ая. Юу ч ингээд надад ингээд дандаа нэг тийм шин санаа өгдөг гэх юм уу. Жохон ингээд гацаад ирэхээрээ сонсоо суучдаг. Тэгээ ганцаараа сонсохдоо бол хамгийн гоё амар олон бодогддог. За дараагийнх нь болохоор нэг энэтхэг гаралтай дуучин байгаа. Тэгээд Ravina If Only гэдэг байгаа. Энэ болохоор би энийг нэг Colors гэдэг YouTube хаягаас л яг анх үзчихсэн. Тэгээд амар гоё тийм даруухан зөөлхөн тийм дуус яг нэг тийм миний яг татаад хүнтэй жоохон төстэй ч юм уу. Надаас гардаг аюулгүйтэй нэлийн төстэй. За 3 дахь интернетийн special affair. Энэ болохоор ерөнхийдөө бүр амар зөвөн байстай. Гитар нь бүр амар зөвөн, амар гоё явдаг, тийм кэч явдаг. Тэгээд дуучны нь болохоор бисексуал нэг охин байдаг. Тэгээд ямар ч тач амар гоё мэдрэмжтэй ая зохиодог. Дуунууд нь амар гоё, дуунуудынхаа нөгөө нь амар гоё. For your thoughts, I know what you want. I can read your mind even from behind. Дөрөвт нь болохоор бас киноны аяага. Тэгээд энэ болохоор Coco Chanel гээд намтарчсан киноны аяага. Тэгээд Alexander Desplatийн Chase Chanel гээд амар гоё. Энэ яг яагаад айгуу гоё санагдсан бэ гэхэлэр зарим хүмүүс ч ойлгохгүй магадгүй яг нөгөө киноны төгсгөлт ерөөсөө тийм үг байхгүй нэг 5-7 минут хэрэгтэй зүгээр л тийм тэр хүний байгаа байдлыг харуулдаг. Гэхдээ тэрэн дээр нь тэр хүний одоо нөгөө нэг мэдэрч байгаа мэдрэмж, реакшнийг яг энэ аяар бүгдийг гаргаж ирдэг. Тэгэл би бүр үзчихэл ямар аяа хэлбэр. Тэгээд шууд тэр киног үзснээс хойш нэг 7 хоног хэртэй зөвхөн энийг сонссон баха баг. За миний 5 дахь болохоор Lana Del Rey Doing Time Lana хичээн сүлд гаргасан дуу байгаа. Тэгээ энэ бол зүгээр л угаасаа л кэч амар гоё. Тийм зөвөн. Бараг юм лээч чах тий угаасаа л тийм. Summertime and the living's easy. Rallies on the microphone with Ross MG. За 6 болохоор Испани гаралтай дуучин байгаа. My 2 гэдэг нь болохоор чамд гэсэн үг. За энэ болохоор Bossa Nova хэмнэлтэй. Яг одоо миний 1 2 3 гэдэг дуу ерөөдөө бас Bossa Nova хэмнэлтэй дуу. Тэгээ энэ яг Bossa Nova хэмнэлтэй дундаас хамгийн гоё юм шиг надад санагддаг. Энэ ч амар тултай. Нэр нь болохоор машинын сүг гэдэг солонгосоор юу гэж байгаа гэхэлэр хамттай арх гэсэн үг. Тэгээд үг нь болохоор ерөнхийдөө архины л тухай эзэн. Гэхдээ амар гоё. Айн бүр солиотой. Pop rock. Дараагийн дуу болохоор би энэ охины нэрийг уншиж чаддгүй маань Лоло Зовоо мэдхгүй ямар ч тааж. Тэгээд дууныхаа нэр нь Caffeine гэдэг дуу. Энэ болохоор singer songwriter охин мэлээ. Тэгээд шинэ артист. Тэгээд дуунууд нь болохоор амар тийм зөвөн бас яг энэ охины гэсэн нэг тийм хэв маяг нь амар тийм хүчтэй гарч ирсэн юм шиг санагдсан. Энэ айгуу гоё. Сасаад тэр. Caffeine
Shaking on the floor, taking it slow. Wanna see that soda pop overflow. Crashing endorphin гэдэг байгаа. За энэ болохоор энэ бүр солиотой гэдэггүй. Яг ямар нь мэдэгддэг амар сенсэн дууралтууд гардаг байгаа. Тэгээд энийг зөвхөн краш ганцаараа хийгээгүй. Пеномико тэгээ Панчнело 3 хамт дуусан байдий. Тэгээд Square гэдэг цомгийнхан дуулсан ч тийм хаа. Тэгээ энэ яг нөгөө 3 үний яг онцлогийг ингээд амар гаргаж ирсэн дуусан. Тэгээ надад хамгийн таалагддаг гэсэн яг Пеномикогийн орж ирдэг хэсэг амар тийм. We get down, 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 down. Bass sounds like dum 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 dum. 우린 정감만 나눠 수지 Энэ хэсэг надад хамгийн гоё санагдав. Blackpink. Энэ Don't Know What To Do гэдэг байгаа. Энэ болохоор цомгийнхан дуу. Тэгээд хүмүүс бас нөгөө нэг цомоос нь сайн мэдхгүй байх гэж бодоод би энийг оруулсан. Түүнээс бол бүгдээрээ л миний тартай байгаа. Blackpink. Тэгээд сонсцгоё. Don't know what to do without you. За миний хамгийн дуртай 10 дууг сонссонд баярлалаа. Тэгээд таалагдвал аль нэг нь сонсоод үзээрэй. Ялангуяа ганцаар ахтаа нөгөө нэг амар тийм deep баянуудыг сонсоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд баяртай.